За намаа зэгцэлцгээе. Өнөөдөр хэдүүлээ намаа зэгцэлнэ. Тэгээ өмнөх хувцас маань зэгцэлхтэй дууссан байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр шинэ категори буюу дараагийн том сэдв болох ном руу орж байна. За ном гэхээр айгүй ойлгомжтой тий. Бүх төрлийн ном, тий ном сурах хүчиг бүх зүйлийг зэгцэлнэ. За тэгэхээр энэ дээр яг нөгөө монголчуудын хувьд ямар асуудал байдгүй гэхээр бид нэр эрт дээр үеэс номыг маш их шүтэж ирсэн ард түмэн. Тэгээ эрдэм ном гэдэг бол бүх юмны дээр тавьдаг гэсэн тий. Адгийн баян эд хөрөнгө дунд баян үр хүүхэд те эрхэм баян бол эрдэм ном юм аа те ер нь хамгийн баян хүн бол эрдэм номтой хүн гэж одоо ертөнцийн гурваараа маш олон тэмүүлгэр зүүрц зүг сургаал те бүх зүйлээрээ биднэрт ингэж өвлүүлж ирсэн. Тэгэхээр энэ одоо өвлүүлж ирсэн нөлөө биднэрт бас байна уу гэл байгаа те бид нэр одоо яг тэрнээс нь болоод юу гэхээр ихэнх монгол айлууд бол номоо хайж чаддгүй. Номыг хаяна гэдгийг номыг явуулна гэдгийг бол тийм одоо юу гэдэг нь нүгэл үлдчихэж байгаа юм шиг номоо ингээ гаргаа хийчин ингээ номгүй байна гэхээр байж боломгүй юм шиг те хийх ёсгүй зүйл юм шиг ингэж ханддаг. Тэгэхээр хэдүүлээ болохоор угаасаа л тэгдэг юм чинь гээд одоо үргэлжлүүлэхгүйгээр одоо орчин үед юм өөрчлөгцөө. Яагаад тэгэхээр тэр одоо биднэрт сургаж ирсэн те тэр одоо огшин болсон тэр одоо номнууд маань яг тийм ном одоо байнга байдгүй гэл үгүй шүү дээ те өнөөдөр дуртай хинж гараад ном зохиочж болж чинь тийм үү те одоо юу гэдэг нь номын дэлгүүрт очиход бол маш их хэмжээний номнууд байна те гэхдээ тэр ном болгон яг үнэхээр хэрэгтэй юу гэвэл бас эргэлзээтэй болчиход байгаа байхгүй одоо сүүлийн үеийн за орчуулгын номнууд ялангуяа маш их хэмжээний орчуулгын ном гарч байгаа ч гэсэн монгол хэлэндээ яг монгол одоо юугаараа ерөөсө бууж ирдгүү те нэг гадаад номыг яг нэг тийм англи хэл дээр нь уншаад байгаа юм шиг орчуулсан номнууд байна те тэр бүх ном чинь ном л гэдэг ангилалд орж байгаа штэ гэхдээ энэ дэр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй ном ер нь ямар нэгэн байдлаар альва нэгэн зорилтод бүлэг те яг энийг ингэж энэ хүнд хэлчихээсээ энийг энд ойлгуулж хаасан гэсэн тэр зорилтод бүлэгтэй байдаг. Магадгүй таны гэрт байгаа тэр номнууд чинь таны одоо зорилтод зорилтод бүлэг нь биш байж болох байхгүй юу? За танд таалагдахгүй танд таагүй байлаа гэх тэр бас хэрэггүй ч гэсэн үг биш те. За тийм учраас хэдүүлээ өнөөдөр маш их зоригтой те өөрийнхөө мэдрэмжтэй хамгийн гол нь чиний мэдрэмж юу юм бэ гэдэг тэр мэдрэмжээ дагаад номоо зэгцэлнэ. За ном зэгцэлгээд хамгийн нэгдүгээрт яах вэ гэхээр мэдээж бүх номоо нэг хэсэгт тавьчих тавина. Одоо бүх номтэй гэрччин байгаа бүх төрлийн номыг одоо авчирна. Гэхдээ энэ дээр анхаараарай зөвхөн өөрийнхөө те мэдээж бусад хүмүүсийнхээ хүүхдүүдийнхээ ном момонд бол хамаагүй хүрхгүй штэ те өмнө ярьсанчлаа өөрийнхөө бүх номнуудыг ингээд нэг цэгт авчирна. За тэгээ бүх номнуудаа авчирсны дараа нэг нэгээр нь шалгана. Гэхдээ энэ шалгаж явах явцдаа юуг анхаарах вэ гэхээр номыг уншиж болтгоо. Номыг ерөөсөө уншиж болохгүй. Хэрвээ номыг бид нэр ингээ уншчих юм бол тэгээд нөгөө номоо уншсаар агаад юун зэгслэг тэгэл бүх зүйл замхран шүү дээ. Тийм учраас номоо уншихгүйгээр харин хавцсан дээр нь бариад мэдрэмжээ чагнана. Яг тэр номынхаа хавцсан дээр гараа тавиад танд яг ямар мэдрэмж төрж ийн тэр мэдрэмжээ Spark Joy шалгалт буюу таатай байна уу таагүй байна уу те эсвэл саарл гэсэн 3 ангилалд хуваана. За таатай байгаа номнуудыг авч үлдлээ. Таагүй байгаа номнуудыг явуулна. Явуулж байгаа ном болгонд баярлалаа баяртай гэдгийг хэлээрэй. Харин саарл ангиллын номыг болохоор нэг хайрцагт ч юм уу те түр хадгалаад магадгүй нэг жилийн дотор ч юм уу эргэж хараагүй зөвхөөгүй байх юм бол тэр ном одоо таних биш байж л гэсэн үг байхгүй те заавал тийм гоё ном байлаа хүмүүс ингэж дуртай байлаа те бестселлер байлаа дэлхийн сонгодог байлаа гэд тэр болгоныг та унших алба байх. Тэр болгоныг заавал та мэдчих алба бол байхгүй. Үнэхээр шинэ ном аваад та тэрийг нэг нэгэд эхний 10 хуудсыг уншаад цаашаа унших сэтэл төрөөгүй бол за магадгүй авснасаа хойш ерөөсөө сүхэж хараагүй бол хин нэг нь танд бэлгэнд өгдөг ч юм уу та эсвэл ингээд сонирхсоор байгаад авсан хэрнээ тэр номыг авснасаа хойш бүр огт нээж хараагүй их удцсан байх юм бол тэр бол таны ном биш л гэсэн үг байхгүй юу? Эсвэл та тэрийг унших цаг хугацаанд болоогүй эсвэл тэр ном танд хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр тэр бүх зүйлээс өөрийгөө чөлөөлөөрэй тий. Ер нь бол бидний уншиндаа гэсэн ном, эргэж харандаа гэсэн тэр бүх зүйл тий хийндэ гэсэн тэр зүйл чинь бас биднэрт ингээд нэг тийм нэг хэсэндээ даалт ухамсар маань бидний бүх зүйлийг санаж идэг гэж үздэг юм байна л да. Одоо юу гэдэг бид нар чинь ингээд зарим юм мартчихдаг штэ ил ухамсар бол мартдаг. Харин даалт ухамсар бол хизээж мартдаггүй. Тэгэхээр тэр одоо нөгөө нэг ингэндээ тэгэндээ буюу тэр номтой та тэр харилцааг дуусгаагүй штэ тий энэ номыг уншиндаа гэсэн нэг зүйл байгаад байна. Тэрийгээ та дуусгаагүй байх юм бол дараа нь ядгүй гэхээр
Энийг чи ингээ уншина гэсэн чинь тэгэл нөгөө нэг юм жагсаалтууд нь ажлын тэр баахан ингээл нөгөө нэг өсөндөө бид нар сэтгэл зүйн томд өөрөө өөртөө дарамт үсгэж яадаг гэсэн үг байхгүй. Хийндэ гэд хийхгүй байх, ингэндэ тэгэндэ гэд. Тэрний оронд нэгэнт л одоо хүртэл хийгээгүй те би хичнээн жил хийгээгүй, ингээгүй тэгээгүй юм чи одоо цаашдаа ч хийхгүй тодорхой байхгүй. Тийм учраас зүгээр би хийхгүй гэдэг тэр шийдвэрээ гаргачих те. Заавал бид нар тийм бүгдийг хийх албагүй. Тэгээд бүх номыг бид нар унших албагүй. Бүх ном биднээс хэрэгтэй байх албагүй. Өмнөх шиг одоо тэр ном нь одоо юу гэдэг те очир эрдэнэ шиг тийм нандин байгаа бас орчин үед чинь болчиход байна шүү дээ. Тэгээ бүх ном тийм байгаа ч болсон. Тэгээд тэр номч бас бүх хүнд үнэхээр тийм нандин сайхан очир эрдэнэ лугаа ном байлаач гэсэн тэр нь чамд таалагдах чиний амьдралд хэрэг болох зүйл биш байж бас болно шүү дээ. Тийм учраас энэ дээр өөрөөгөө чөлөөлөөрэй те өөртөө эрх чөлөө өгөөрэй те заавал би тэр номнуудыг унших албагүй амар мундаг сайн гоё гэсэн ч гэсэн надад одоо хүртэл уншихдаггүй байгаа бол тэгэл уншихдаггүй л гэсэн үг байхгүй. За ингээд ерөнхийдөө номыг сайхан зэгцэлнэ. За явуулж байгаа ном байна. За явуулж байгаа номонд одоо жишээлбэл хүмүүсийн аюул хэрэгэлзээтэй зүйл нь болохоор мэрэгжлийн номнууд орж ирдэг. За мэрэгжлийн номнууд дээр одоо жишээлбэл би их сургуулаа төгсөж байхдаа хэрэгжилж байсан юм том бот номнууд ингээд аваад тавьсан байдаг. Гэтэл яг үндэ тэр нь одоо ингээд цаашдаа ингээд ажил дээр хэрэг болох юм шиг бид нар санаад байдаг те. За яг хэрэг болвол би ингээд тэр номноосоо харандаа ингэндээ тэгэндээ гэж боддог. Гэхдээ тэгэж хэрэглэхгүй байх тохиолдол нь бүр их байдаг шүү те. За яг зарим нэг нарийн мэрэгжлийн ч юм уу те ангаах дээр бол байдаг гэж магадгүй. Хийх дийлэх тохиолдолд бол бид нэр эргэж өсгөж хардггүй. За тэгээ нөгөөдөөгөр энэ одоо мэрэгжлийн тийм цөөн бүлэг хүмүүс зориулж байгаа ч юм уу тэдгээр номууд дээр орчин үеийн техник технологи хөгжихийн хэрээр тэр чинь одоо бас өөрчлөгдөд байгаа. Тийм учраас яг тэр хуучин байсан номны бүх мэдээлэл, бүх одоо өгөгдөл тэрэн дээр байж байгаа ярьж байгаа бүхэн чинь яг одоо тэр үе шиг бас байхгүй болчиход байгаа байхгүй юу? За одоо жишээлбэл ингээл өмнөх одоо IT-ийн те мэдээллийн технологитой холбоотой номнууд ах юм бол уучлаарай 10 жилийн өмнөх ном бол одоо бол зүгээр динозаврын үе шиг болчиход байгаа байхгүй юу? Ерөөсөө юм ингэж маш хурдтай хөгдөж чинь те ялангуяа ковидоос хойш мэдээллийн технологи гэдэг бол маш хурдтай хөгж. Гэхдээ энэ мэдээллийн технологи ч хурдтай хөгжихөөр юу хурдаг бусад бүх салбар хамтдаа хөгжөд байгаа байхгүй юу? Тийм учраас хүнд зарж болно, борлуулж болно, хуучин номын худалдаануудад авчиж өгч болно, номын сан танилцуулж болно, хэрэгтэй газрууд нь одоо жишээлбэл мэрэгжлийн нарийн номнууд ах юм бол бас одоо тэр сургууль дээр ч юм уу те буцаага танилцуулах гэдэг өчнөө олон боломж болцоонууд биднэрт байдаг учраас та бүхэн заавал баяртай гэдэг үг хэлээрээ. За энэ номоо явуулж байгаа гэдэг нь одоо та тэнэг болоод муухай олж байгаа гэсэн үг биш, харин ч одоо тэр номыг хэрэгтэй хүнд дамжуулж те өөрөөсөө тэг юу гэдэг нь тэр ном чинь ингээл нэг хүнд очих хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр хэрэгцээг нь хангаж байна л гэсэн үг байхгүй. Харин тэгвэл хадгалж үлдэх те. За номнууд үлдлээ. За тэгэхээр номнууд үлдэж байгаа тохиолдолд үлдсэн номнуудаа яаж хадгалах вэ гэдэг те. За нэгдүгээр гэх юм бол номыг босоогоор хадгалдаг. Яг конмори дээр чи ихэж болох бол их нь гүү бол босоогоор гэсэн дүрмтэй шүү дээ тий. Тэгэхээр босоогоор гэдэг нь бол бүгдийг ингээ босоогоор нь тавина. За гэхдээ конмори дээр хувцсан дээр бас бид нэр өндрөөс нам руу гэж хэлжсэн шүү дээ тий. Тэгвэл номон дээр ч гэсэн тэрийг ашиглавал ном маань тийм хөрөөний ир шиг биш маш гоё зэгцтэй харагддаг. Тэгэхээр номоо өндрөөс нам руу одоо байрлуулж үзээрэй. За тэгжэл нөгөө олон номтой хүн байгаа. Хид арга байдаг. За эхнийх нь гэх юм бол өнгөөр нь ингээ ялгаад тавьчих юм бол үзэмж нь маш гоё харагддаг тий. Яг хавцсных нь өнгө нь ямар байна? Тэр өнгөөр нь одоо тэр тавирууд дээрээ тавьчих юм бол маш одоо царайлаг харагдана. За дараа нь гэх юм бол бас тэрийг байнга хэрэгэлдэг те эрдэм судалгааны ажил хийдэг ч юм уу. Тийм хүн байх юм бол тэрэн дээр яах вэ гэхээр номоо төрөл зүйлээр нь ангилж болно те. За энэ бол түүхийн холбогдолтой, за энэ эдийн засгийн холбогдолтой ч гэдэг юм уу. Эсвэл энэ улс төрийн холбогдолтой ч гэдэг юм. Энэ нийгэм эдийн засаг гэдэг. Ингээд тэрийг ингээд хуваагаад ялгаж одоо төрөл зүйлээр нь одоо бүр их номтой те. Тийм хүмүүс байх юм бол бас зарим тохиолдолд зохиолчоор нь эсвэл одоо гарчгаар нь ч юм уу те өсгийн дараалал гээд янз янзаар нь ингэж өөртөө хайлан танд дэвтэх юм байна. Хамгийн гол нь таны хэрэглээнд чи аль нь илүү тохиргоор байна. Тэрүүгээрээ хадгалнаа. За номыг хадгалахтай байх юм бол 18-аас 20 градусд байх юм бол их тохиромжтой гэж үздэг. За чигшлийн хувьд бол 40-с 50%-аас хэтрэхгүй байна гэдэг. Гэтэ Монголд бол гайгүй. Монголчин ерөнхийдөө нэг хуурай амсгалтай учраас нэг чигшил нэг 40-50% хүрээд тахна айгүй бага штэ тий. Тийм учраас одоо өөр тий улсад амьдардаг
Сайхан бол одоо чиглэг оронд амьдардаг хүмүүс сайхан бол тэрэн дээр үз үсгээд байдаг учраас номон дээр маш их тийм одоо үгүй хөгснөөс хамгаалахын тулд чигшлийг маш сайн шалгаж байгаараа эсгүй байх юм бол чиг сордог юмнуудыг хажууд нь тавьж хадгалаарэ. Номыг дээрээс нь давхарлаж тавьж болохгүй. Яагаад гэх юм бол тэр нь нэг номыг авахын тулд нөгөө ном нь одоо бусад номыг ингэж хөдөлгөх шаардлага гардаг учраас энэ нь бас бид нарт механик үйлдэлүүд хийгддэг. Тийм учраас ингэ босоогоор нь тавьдаг байхгүй. Тэгээ бас сул тал нь юу гэхээр дээрээс нь давхарлаад тавьчихаар хамгийн доотлын ном нь гэмтчихдэг. Тэгэхээр хамгийн доотлын ном гэмтчихдэг. Ер нь бол бид нар чи альбаа эд зүйлээ ингээ аятайхан арчилж явахыг л бас их ирмэлзээд байгаа шүү дээ. Тийм учраас зоогоор нь тавих юм бол илүү үр дүнтэй байна. За тоосыг чихтэй альчраар ерөөсөө арчихгүй номны тоосыг аль болох тийм тоос оргичоор цоруулж авч байгаарэ. Ягаад гэх юм бол чийг ус чийг нь өөрөө номыг гэмтэгтэй цаасыг гэмтэн шүү дээ, тий. За тэгээд ус алдах эрсдэл байдаг учраас шал болно. Таазнаас жоохон хол хадгалж явах юм бол илүү дүнтэй байх нэ. Мэдээж нарны шууд тусгалаас хол байршуулна. За тэгээд номон дээр яг өмнө өмнөний сургалтын сууж исэн хүмүүс дээр айгу гой номыг бас нөгөө интерьерийн декор болгож болдог штэ тий. Гэрийнхээ тэм декор энэ болгож болдог. Тэгэхээр тэр тохиолдолд яаж исэн гэхээр нэг эмэгтэй болохоор яг номоо одоо бэлэг бид нар чинь нэг боодог штэ тий. Яг тэрэн шиг бүх номоо эзлэх нь тийм хавцтай болгоцсон байхгүй. Яг тийм гоё яг гэрийнхээ интернет таарсан өнгөн тийм хавцлаад тэгэнгүүт ингээд нөгөө гэхдээ тэр хавцлсан дээрээ бас нөгөө номныхоо нэрийг гадна талд нь бичсэн л дээ. Тэгээ харахад нэр айгүй гоё харагддаг юм байлээ. Хэрвээ магадгүй таны ингээд номоо тий номчин бас янз янзын өнгөтэй янз янзын л ингээд нуруунаас нарахад өөр байгаа штэ тий. Тэрийгээ бас гэрийнхээ интерьерээ нэг хэсэг болгоё тий. Гоо үзмж талаас нь бас илүү гоё болгоё гэж бодох юм бол тэр нуруунуудын одоо нэг ижлэгэн хавцлаар хавцлчих байхгүй. Одоо жишээлбэл Агнестийн гэгээ чи нэг айгүй гоё ингээд дарааллаа тавихаар нэг тийм гоё зураг болчдаг шүү дээ. Тэрэн шиг байж болно. Эсвэл ижлэх нэг өнгийн хавцаар байж болно. Гэхдээ тэр нуруунд дээр нь юугаа бичсэн. Тэгээд хадгалчтай юм лээ. Тэр бас их гоё үзэмжтэй харагддаг юм лээ. За хүүхдтэй тохиолдолтой юм бол хэрвээ та хүүхдүүдээ ингээд номон дуртай, номон тайртай болгоё. Багаас нь номтой нөхөрлүүлье гэж яах юм бол аль болох тэр хүүхэд гараа сунгаад авчих хэмжээнд номын тавирын тавих юм бол их зүгээр гэдэг. За тэгээд хүүхдэд бас номын тавир нь одоо бидний хэрглэж байгаа юм босоогоороо ингэж тавихаас илүүтэйгээр хавцсан шууд харагдаж идэг байх юм бол илүү бас хүүхдийн тавирыг аль болох намхан тухайн хүүхдийн нуруунд таарсан. Тэгээд харахад яг хаана ямар ном байгаа нь ойлгомжтой байхаар хүүхдэд илүү их ном унших сэтлэн төрж одоо илүү их номон тайртай болох нэ. За гадагшаа дотгошоо явах гэж байгаа, их сургуульд явах гэж байгаа, эсвэл төр хугацаагаар бүр ч юм уу явах гэж байгаа тохиолдолд бид нар ч бас өөрийнхөө эд зүйлийг төр хугацаанд хадгалах тий. Одоо өрөөгөө суллаж өгдөг ч юм уу, байраа түрээслүүлчих ч юм уу. Тэгэхээр нэг альва эд зүйлээ хадгалах шаардлага болно. Тэгэхээр номыг болохоор аль болох тийм пластик хайрцаг дотор хадгалаарай. За өмнө нь болохоор хүмүүсийн ингээд сэтгэлдлүүдээс харахад лагер дээр номнуудаа авч тавьчих тийм байх те. Гэтэ цаасаа хайрцагт хийгээ тавьчихаар нөгөө нэг мэрэгч те хулган тэр мэрэгч амьтд бас өвөг тийм цаасан номын чинь жид чинь тэр хайрцагын жид ч тийм байна. Тэгээ эрвээхээ үүрлэх мүрлэхэд их олон тийм сөрөг зүйл байдаг учраас аль болох пластик эсвэл төмөр ч юм уу те мэрэгч амьтдад одоо идэж болчихгүй хошиг тийм хайрцаг дотор хадгалаарай. Номыг ер нь ингэж яг үр дүнтэй унших те ном уншаалаа олон ном уншаалаа чамд тогтцсон юм байхгүй л айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр би ном уншихтаа ямар за нэгэнт ном ярьсных те ном уншаал гэдэг. Гэхдээ тэр номоо уншиж байгаагаа нэг мэдхэд ойлгохгүй болцсон байдаг ч юм уу эсвэл тэр төвлөрч чаддгүй байдаг ч юм уу. Дараа нь хэргийг гаргадаггүй те их л олон ном уншаал номны чинь тоон нэмэгдээд байдаг ч гэсэн яг чамд суусан юм байхгүй те ерөөсө хоосон мэдээлэл байгаад байх юм бол тал номыг бол бас тийм нэг тийм сайн уншихгүй байна гэсэн үг байхгүй. Тэгээ миний одоо баримтлагдаг зарчим юу вэ гэхээр нэгэн чинь нэг ном уншсан болвол за нэг ном уншаад дуслаа штэ. Нэг ном уншаал дууссан бол тэрийгээ чи хэрвээ магадгүй тэрэн дээр хэрэгжүүлэх ёстой байвал хэрэгжүүл амьдралдаа тэр ном чамд амар сайхан таалагдсан те. Одоо өглөөний гайхамшиг гэдэг ном байдаг штэ. Айгу бестселлер болчихсон. Хэрвээ тэр ном чамд үнэхээр сайхан таалагдсан бол чи маргааш өглөөс нэхлээл өглөө бос. Тэгээ тэр өглөө хийх ёстой юмудаа хийгээл тэг бас тийм хувь хүний өгөгжлийн биш өөр номнууд байдаг шүү дээ. Хэрвээ чи тийм ном уншдаг байх юм бол номын тэмдэглэл заавал гэтэл. Тэгхийн бол бид нэр одоо нэг хэсэндээ уншиж авсан мэдээлэлээ боловсруулж байгаа байхгүй тий. Боловсруулад энэ дээр чи ингэсэн тэгсэн гэ тэгээ тэрийг ингээд өөртөө гаргаар тэгэхээр тэр ном яг таних болдог. За энэ номтой холбоотой бас подкастнууд аягүй байдаг те. Номын подкаст ямар байдаг вэ те? Одоо киноны номны гэл
айгүй олон нөгөө хүмүүс нөгөө уншснаа ойлгосноо тайлбарлаж байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь айгүй сайн. Одоо тэр хийж байгаа хүмүүс нь тий буюу тэр подкастыг хөтлж байгаа хүмүүс нь үнэхээр үр дүнтэй тэр номыг ингээ уншаад өөр юм болгоод гол санаануудыг гаргаж ирээд тэгээ өөрийнхөө одоо нэг гэсэндээ тэрийг зажилж гин гэсэн үг байхгүй. Тэр номыг зажлаад гаргачих чинь гэсэн. Гэтэл нэг гэсэндээ бид нэр ингээд нөө хүүхдэд хоол өгдөө жижиглж өгдөг шүү дээ. Жаахан хүүхдэд хоол өгдөө том хоол өгөх юм бол тэр чинь зажилж чадахгүй тий. Тэрнийгэл бид нэр тэрийг одоо жижиглээ зажлаад өгч гин гэсэн үг байхгүй номыг. Тэгээд байнгын тийм жижиглсэн зажилсан ном одоо юу гэдэг нь зажилсан юм идээд авах юм бол бид нэр дараа нөгөө бүхэл том хэмжээний мэдээллийг хүлээж авч чадахгүй тэрийгэ боловсруулж чадахгүй одоо юу гэдэг бүтэн хэмжээгээр нь яаж чадахгүй болчих гээд байдаг сул талтай. Тийм учраас аль болох тэр үнэхээр хэрэгтэй ном надад хэрэгтэй гэж явах юм бол хэдий завгүй байсан ч гэсэн заавал өөрөө уншиж байгаарай. Харин тэр подкастуудыг хийж байгаа тэрийг бусдад түгээж өгж байгаа тэр хүмүүсийн бол яг тарих нь бол үнэхээр маш гайхалтай. Улам илүү сайжирч тэр номын тэмдэглэлээ тогтоол бүр анхаарал төвлөрөл бүх зүйл нь маш сайн сайжирч байгаа. Тэрийг сонсож байгаа хүмүүс нь арай нэг эсэндээ бид нарт нэг тийм ашигтай юм шиг байдаг штэ. Гэхдээ яг үндэ тийм бас биш байж магадгүй гэж энэ бол миний хувийн цэвэр хувийн дүгнэлт ямар ч тийм шинжлэх ухааны тийм юу байхгүй шүү, үндэслэл байхгүй шүү. За тэгээд хоёр дахь том категорид дуусгасан танд баяр хүргэе. Одоо хувцсны шүүгээ сайхан болсон бол одоо номын тавиурн тэ номын санаа нь үнэхээр гоё үзэсгэлэнтэй хаанаас нь харсан цэвэрхэн тухтай гоё болсон баха гэдэгт итгэж байна. За ингээд танд үлдсэн эдгээр номууд маань болохоор яг таныг тодорхойлох тэ таныг хаанаас нь харсан танд ингээд таатаа санагдах тэр номнууд үлджээ. За ингээд ажлын дэвтрээ 86 дугаар хуудаснаас эхлээд 100% шүү. За 86-аас 100 дугаар хуудсан дээр та бүхэн маань ажлын дэвтэр дээрээ давхар ажиллаарай. За ажлын дэвтэр гэдэг нь одоо юу вэ гэхээр 230 хуудастай эмх цэгцийн ахуй эмх цэгцийн ажлын дэвтэр байгаа. За энэ ажлын дэвтрийг та бүхэн маань ямар ч нэмэлт төлбөргүйгээр авах боломжтой. Тэгэхээр хэрхэн авах вэ гэдэг аргыг болохоор би комент хэсэгт оруулчин та бүхэн маань тэгээд одоо нэгэн зэгслэлт хийж байгаа бол заавал энэ ажлын дэвтрээ татаад аваарай. Энэ гадаад хэл дээр зүгээр байдаг юм биш шүү. Монгол хэл дээр би өөрөө бүгдийг нь бичсэн. Та хуучин сургалт явуулдаг байхдаа хүмүүстээ өгдөг байсан тийм сургалтын ажлын дэвтэр байгаамаа. Тэрийгээ та нар минь заавал татаж аваад зэгслэлтээ хийж явахдаа тэн дээр бас өнөөдөр ингээд хичээл дээр яригдаг өчнөө олон сэдвүүд байж байдаг. Өчнөө олон тийм нарийн ширээ асуултууд байж байдаг. Бас гой зургнууд те жишээнүүд бүгдээрээ байж байдаг учраас заавал ажлын дэвтрээ татаж аваарай. Баярлалаа.